Элсэн суралцахыг хүсэгчдийн сонгосон мэргэжлээс шалтгаалж 400-аас 700 онооны хооронд хэлбэлцдэг. Энэ жилийн хувьд Монгол Улсын их сургууль 400-аас 560, Монгол Улсын багшийн их сургууль 500-аас 600, шинжлэх ухааны технологийн их сургууль 440, хөдөө аж ахуйн их сургууль 500, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль 560, хүмүүнлэгийн ухааны их сургууль 560, соёл урлагийн их сургууль 400-аас 420, санхүү эдийн засгийн дээд сургууль 600-аас дээш оноогоор тус босго оноогоо тогтоогод байна. За Монгол Улсын их сургууль эсэлтийн журмаа 1 сард баталсан байгаа. За тэгээ батлаад одоо цахим хуудаснаа байрлуулсан байгаа. Энэ журмын дагуу бол бид нар боловсролын үнэлгээний төвийн системд бүртгүүлсэн хүүхэд тэр одоо өөрийнхөө код нууц үг ашиглаад манай системд бүртгүүлэх тийм байдлаар хийсэн байгаа. Босго оноо бол боловсрол соёл шинжлэх ухааны яамтай адилхан 400 оноотой байгаа. Цахим хуудасд бүртгүүлэхдээ тухайн хэсэгч ямар мэргэжлэр суралцахаас үл хамааран монгол хэл бичгийн шалгалтыг өгөхөөс гадна сонгон суралцах мэргэжлийн дагуу англи, орос хэл, математик, физик, хим, биологи, газар зүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлээ сонгон шалгаруулна. Үүнээс гадна монгол, англи, орос хэлний хичээлийн шалгалтад сонсоод ойлгох чадварыг шалгасан даалгавруудыг энэ жилээс эхлэн нэмэлтээр оруулж ирсэн гэдгийг их сурвалж хэллээ. Эсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээл байдаг тийм. Тэр 10 хичээлийн монгол хэл, орос хэл, англи хэлний хичээлүүдийн шалгалтын текстэн дотор бол сонсож чадварыг, сонсоод ойлгох чадварыг сорих юм даалгаврууд орсон байгаа. Шинээр орсон байгаа юм онцлогтой. За энэ даалгавар нь бол яг хөглөр тодорхой хугацаанд сурагчдад текст сонсгоно. Тэр сонссон зүйлээсээ шалгалтын даалгаврыг одоо тестийг бүгдэж зөв хариуг сонгох ийм хэлбэрээр оруулахар болж байгаа. Энэ 2 дугаар сард боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас эсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан нийслэл аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад заавар зөвлөмж өгөх ажил зохион байгуулж байна. Эсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг www.eec.cg-ийн сайтад хандан авах боломжтой.